За guys, олон хүмүүс яаж хоёр толгойд хийх вэ гэж асууад байгаа байхгүй. За тэгэхээр хоёр толгойд хийхэд бол хоёр алхам байгаа. За эхний алхмыг заагаад өгье. Алхан таталтай. Шавхаа. Алхан таталтай хийхдээ үргэлж гантелын босоо байралтай байрлуулна. Дохоо байрнаас огт хөдлөхгүй, доошогоо гүйцэд болоод дохоо хөдлөхгүй, урагшаага татлаа. 1 2 3 яг ингэж хаашаа орж байгаа тайдад мэдэгдэж байна уу? Харагдж байгааз хоп. За энэ дасгалыг хийхдээ ер нь бол дандаа бугуу юм төгжөөтэй байх хэрэгтэй. Бугуугаа сайн төгжин, дохоогоо төгжин, мөр дээшээ доош огт хөдлөхгүй. Яг юм хөлдсөн маягтай. Гурван толгой дарахж байгаа юм шиг байралтай бариад урагшаа татна гэсэн үг. Энэ болохоор гарны яг энэ гадна талын энэ хэсгийн дүүрэлд бол явчдаг байхгүй. За тэгэхээр ер нь бол ингээд зүгээр ингээд утас муцаа ухаа зогсож явах үед энэ хоёр толгойн чинь хэсэг дүүр харагддаг шүү дээ. Энэ бол энтэй холбоотой гэсэн үг. Ингээд гараа ингэж барингууд дотор тал нь болохоор одоо өөр байрна гэсэн үг. Тэрийг болохоор дараагийн бичлэг дээр оруулах шүү гай. За тэгэхээр энэ бол алхахыг орохдоо дотор талыг нь хөгжүүлэхээс илүүтэйгээр хүнд жингээр хийвэлсэн. Хэл болох юм хүнд жингээр 15 20 21 22 гэдэг жингээр оруул илүүсэн. Хоп харж байгааз хоп цээж юурээс огт хөдлөхгүй. Гэтэ тохоо баг зэрэг урагшаага хөдлөх нь шүү дээ гайс те. Хардаа хоп 1 хоп 2 хоп 3 яг ийм байдлаар хийшүү гайс. За бэк руу яваа.